Ямар уцхан уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр битээр энэ Ойрд Монгол төвийнхөө үйл ажиллагааг шин захиралд нь хүлээлгэж өгөх ийм баярын арга хэмжээ хийж байна. Мөн та нартай Ойрд Монгол төвтэй танилцах, за ямар үйл ажиллагааг энд одоо явуулж байгаа, та ямар үйлчилгээ авч болох талаар бяцхан танилцуулъя. За энэхүү өргөөнд та бүхэн Ховд аймгийн 13 угсаатны дээл хувцас өв соёлтой танилцж зураг даруулах мөн баркад үйлчилгээг авч болно. За манай төвд ирсэн хүмүүс маань ийм цомцог гэр болон уламжлалт гэрд байршин хонох боломжтой. За манай төвд уламжлалт хурим найр болон хүүхдийн сэвлэг үргээх ёстын захиалга авж байгаа мөн энэхүү айргны өргөөнд гүүний айраг болон ингэний хоормогоор бас өөрчилж байгаа. Тэр буйнагийн төрүүлж өгсөн буянтан, уруу хүүхдийн өсгөж өгсөн ачтан, адам ээж маань хамж өгөж энэ бүсгөө 12 жил миний амьдралыг харж явсан. Өчнөө олон жил хүү амьтны амны байгуулж явсан ч гэсэн надад итгэж охиноо гэж явуулсан. Тэгээ бид нар хамтдаа чадсан. Хичээж байгаа хүний ажил дэмжиж байгаа нэг хүн болдог гэж та хүн дэмжсэн. Ямар тавилгагүй яж юм цэгэр жижигхэн хөлдөгч авч тэрийг битээр өчнөө жил түрээсэн байр багштай хадгалдаг гэсэн. Та хоёр унаад хэрэггүй хоёр хүүхдээ болчлаа. Миний хууч унааг авах хүртэл ярих юм олон юм би. Ховдод дээрээ 4 жил болох манай баригдсан байшин ширхэг хадаас обооны цаас болгоо энэ хүний сэтгэл шиг гэсэн. Тэгээ 4 жилийн бирээ та хүүхдийн төрөс төрсөг нь амлаж ирсэн. Бас нэг амлалт. Хадам ээжигээ би байх ёстой байранд аваачнаа гэж. Тэгээ тэр амлалтаас өнөөдөр биелүүлж байна. Таныхаа ачийг зөндөө авч ирсэн олигдох юм би өгчээсэн биш дээ. Ямар тэгээд сэтгэлийн бэлэг болгоод таньда энэ Ойрд Монгол төв бүхлээр энэ тоглогдын ард хаварж байгаа газартаа дээр нь Ойрд Өрөө компани бэлгэлж байна тэнд. Аташ. Дахиад буцаад Ховд аймагт ирэхэд ээж нь маш их бүтээн байгуулалт хийсэн байх болно ээж нь. За баярлалаа. Та нартай тэгээд миний хүүхдүүд чинь бас цааш энэ ажил нь Монгол хүн болгоныг эрүүл болгох экотем бүтээн байгуулалтын дэлгүүр худалдаа нээгдэх энэ үйлс нь маш их том өндөр амжилтыг хүсэн өрөө хүүхдүүдтэй. За та бүхэн тэгээд Ховд болгон Баян Улгийн аймагт аялал жуулчлалаар явах үедээ Ойрд Монгол төвөөр зочиж үйлчлүүлээрэй. Хаяг нь Ховд аймагаас 18 км Баян Улгийн Алтад хамбагд явах замд харагдж байгаа. За тэгээд үүнээс хойш төвийг маань ээж, эмээ, ахан дүүс, за тэгээд ховдын олон өв тэгшнэр маань ингээд авч явахаар болсон байгаа. Тэгээд та нар маань энэхүү төвөөр үргэлжлүүлж Ойрд Монголын олон угсаатны өв соёлтой танилцаарай. За түр баяртай.